Гадсуугэрэн дэлхийг хамгаалж ирнийг туусан ан тулгамдан улам Томбатраач 61 үтсэн өнөөгийн үеэс эрчлэгдэн хүчний үед хаанаараа ялсан хүй энэ орчлон дээр эзэн богд Чингисийн бүхэл толботой ард түмнийг Монгол гэдгийм аа. Тав хэсгийн хэвсүүрт суран баяртай Монгол халуудам говьдон уран зэрэгтэй Монгол тайгын сүрлэг ууландан үсгэлэн төгс Монгол таван твин ханч суудал өндөртэй Монголоо урд чонын удамт талнуудын монголчууд хүн төрдөхтний зүрхийг атгаж явсан түүхтэй бэлэг оюун хурц Азийн нүүдэлчид хөхөт тэнгэрэн шүтэж дэлхийг төвшгсөн нь миний Монголын бахархлаа. Ажнай хүлгийхэн хэмэрдор алг дэлхийн талыг морносон буулгүй эзэлсэн алдар дэх хадын арвин их түүх ардын урлагийн дундэршгүй өв соёл миний Монголын бахархлаа. Өнөөгөрөн байгуулагдсны 2220 жил их Монгол улсын 805 жил үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ардын урлагийн 5 дахь удаагийн их наадам орон даяар амжилттай болж өнөөдөр Монгол бүхийн өргөнөө хаалтын ёслон хийж байна. Их наадам дүрл гар оролцож буй Ахмад ардын авьяаснуудаа эрхэм тавхиндэн танилцуулъя. Хомбын оргой, Төмтийн хорлоо, Нашин гомбожов, Новсангийн балдан, Эренцэнгийн даваажов, Үлэмжийн зинамитр, Авирмидийн балдан дорж их наадам дүрл гар оролцож буй Ахмад ардын авьяаснуудаа тавхныхын өмнөөс баяр хүргэе. Одоо ардын урлагийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Монгол улсын төрийн сойрхол ардын уран зохиолч Монгол улсын соёлын гавьяас төгөлтөн Баугийн савгсүрэн таныг өхөл нүү хэмээн урьж байна. Байна. Эрхэм хүндэт үзэгчдээ авьяас бэлгэрэн багтаж ядсан ардын авьяаснуудаа энд бүгдээр хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчдөө та бүхэн өнөөдөр ардын урлагийн их наадмын ёслолын ажиллагаанд гэрч болон оролцож байна. Монголчууд эртний нүүдлийн гайхамшигт соёл ардын язгууруулгаар дэлхийд гайхуулсан ард түмэн гэдгийг чангаас чанга хэлж явах ёстой юм аа. Бидний бахархах олон зүйлийн нэг нь ардын их урлаг юм. Урлагийн авьяаснууд мань байгаадаа Монгол орн дуутай хууртай өнгөтэй өөдрөг яваа юм аа. Ингээд өнөөдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг нээсний мэдэгдъя. Монголын ардын язгуур урлаг мандан бадрах болтугай. одоо ардын урлагийн их наадамд Монгол улсын ерөнхий сайд Батболдоос ирүүлсэн мэндчилгээг Монгол улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх долгор та бүхэнд уншиж сонирдуулна. Эрхэм хүндэт ардын авьяаснуудаа, эрхэм хүндэт үзэгчид, зочид, төлөөлөгчдөө Монгол улсын тусгаар тогтнол үндэсний их баялаг нь гагцхүү Монгол хүндээ, Монгол хүнийхээ хөгжил,
авьяас чадварт байдаг үлээ. Тэр ч үүднээс энэ жил 2011 оныг асар олон ой тохиож байгаа энэхүү тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгэн томоохон үйл явдал нь ардын урлагийн их наадам болгон зарласан явдал үлээ. Энэхүү ардын урлагийн их наадам маань Монгол улсын өнцөг булан бүрт амжилттай өрнөж өнөөдөр энэхүү хаалтын ажиллагааг болж байна. Энэхүү наадамд оролцсон бүх монголчуудаа Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Манай монголчууд бидний өвөг дээдэс гагцхүү материаллык бус өв соёлыг хамгийн эрхэмлэн дээдэлж ирсэн нь материаллык зүйл маань богино настай. Материаллык бус жинхэнэ өөрийнхөө авьяас чадвар, оюун ухаандан нандинан хадгалж, өвлөж, тээж, уламжлуулж ирсэн энэхүү өв соёл маань үн мөнхөд байдаг юмаа гэдэг агуу их гайхамшигт ийм одоо түүхэн уламжлалыг хадгалж иржээ. Энийг өнөө хүртэл хадгалж ирсэндээ Монгол түмэн маань, Монгол үндэстэн маань, Монгол улс маань өнөөдөр мандан бадарч яваан эргэлзээгүй юм аа. Энэ ч үүднээс өнөөдөр энэхүү зохион байгуулсан ардын урлагийн их наадам маань ийм өргөн дэлгэр болж байгаа нь эргэлзээгүй. Өнөөдөр даяарсан энэхүү их дэлхийд сүүлийн 4 жилд ЮНЕСКОгийн өв соёлд Монгол ардын уртын дуу, морин хуур, Монгол хөөмий, үндэсний их баяр наадам зэрэг 8 өвийг бүртгээд байгаа үлээ. Өнөөдрийн энэ ертөнцид энэхүү ардын өв соёлоо хамгаалан хадгалах нь юунаас чухал байгаа учраас ЮНЕСКОгоос соёлын өвийн хадгалалт хамгаалтыг сайжруулахын төлөө ЮНЕСКОгийн орнуудад соёлын өв хамгаалах жилийг зарлан үр бүтээлтэй өрнүүлэхийг гишүүн орнуудаа уриалсан билээ. Энэхүү уриалгыг Монгол улс баяртайгаар хүлээн авч өөрийн эх орондоо өрнүүлэн дэлгэрүүлж ажиллах ёстой гэж Монгол улсын засгийн газар үзэж байгаамаа. Ингээд ардын авьяаснууд та бүхэндээ, монголчууд та бүхэндээ дахин баяр талархал дэвшүүлж, монголчуудын маань авьяас бэлэг үн мөнхөд мандан бадарч байгаарай гэдэг ёроолыг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Баярлалаа. Эх орны минь дөрвөн зүг 8 зохисоос өргөдөн ирж эх орны наран голох хоймор аяг шигэ мэлаасан Монголын их авьяас бэлгийн охимонда та бүхэн маань энэ өдрүүдэд дуунд буйлсан ичигийн дууллаа. Дурлалд мөнхөрсөн амаргаан дууллаа. Ходыг зүгэнсэн хүслэн дууллаа. Хорвоо дэлхийг мэлмэртэл дууллаа. Хөгжмөлөө, бүжгэлээ, ёроолоо та бүхэндээ баяр хүргэе. Ардын урлагийн их наадамд ам бэлгийн ёроолоор оролцсон Өмнөгүй аймгийн ёроолж мөнх жаргалыг та бүхний өмнө өрж байна.
сон уутам дэдгэр монголдорны ухаан толтон артыхан томтон урдаг соёлынхан очмонтой болон гэдэлцсараа хүнээ гүрэн байгуудаг тусны төвгөд 2220 жилийн ардын хөвсгөлийнхаа төвгөд 90 жилийн ойгонгогд ардын урдгийнхаа их наадмын анхан болдоо шатны шалгаруулалтыг нь албан байгууллага гажихгүй нэгдүүдээр намжиттай сайн зохион байгуулаад шидэт цонхоо шивчиж авторсон шидэг болон авьяастангууд маань шийдвэрлэх шатныхаа шалгаралтандаар нь Улсын нийслэл Улаанбаатартаа ирээд эрхэт төрийн үед ажиллагаагаа явуулдаг засгийн газрынхаа өмнө эзэн Чингис хааны хүрэн баримныхан нурдуух нь эрхэт жанжин Сүхбаатарын хөдгөө мөнсөн хөшөөрийнх нь ойхон хүндэтгэлтэй сайхан нээхэд нь урлагийн ажилтны холбооныхон Улсын их хурлын даргаас цүүлээд уламжлалт дурдгаан сонирхдаг түмэн одон ардууд нь нэрэн зэтгэхийн багдаашиг энэ тэмдгүүнийг нээд инээд уйсал лалах тачилтаараа мөгтөж энгүү сайхан урлагийг нь эрхэм болгон хүлээж авсан билээ. Чуулга театрын газар руу дээр нь чухал зарнаан тараагаад авьяас үлдэгтэй нөхөдүүд нь амжилттай сайхан тоглоод алт мөн хүрэл ирсэн оддын тэмдгүүдийн төлөө олон төр дээр өрсөлдөж онцгой авьяа байгуулсан орон нутгаас сонгогдож ирсэн эрхэм болон авьяастангууд энд ирсэн байгаа юм байна. 20 жилийн ойгоорон хоррол эрдэнэ алтан бодгой 21 аймгийнхаа ус чулууг нандигнаж уудам тэнгэрийн өнгөтэй хатаг дундаа нандигнуусан ухаан сайхан бөхчүүдийг нэр адраараа тогтсон уужим сайхан бөхийн өргөн дээр хавтын ажиллагаагаа хийж байгаа хамт олон нөхдүүдийг дундаас хатуулаад дуунасанда хамт олон нөхдүүдийг алдар нэрийн чухалчууд ирсэн ардын монгол урлагийнхаа эрхэмдээ шинэргүүлж ирсэн ахмад олон нөхдүүд маань аймаг аймгаас өрөвдөж ирээ задагтан сууж байна. Ахид цаашин нэгтгэн бодвол засгийн газрын гишүүд зохион байгуулсан хүндэт олон нөхдүүд хурцж ирсэн билээ. Аврах хүчтэй өвчүүдийн маань алдар нэрийн тодорч байдаг Азийн монгол орны маань хүчин бүгд нь тодорч ирсэн хандив даансан өгтийн хаяг адарсан зүгөөтэй хатын сайхан бөхчүүдийн хөрөг зурган тавиацтай ийм нэгэн сайхан өргөн дотроо хурцж ирсэн хүндэт олон таавгтийн маань юу сансан юусэн үсэл Эглэн Батарч байхын үлзийтэй өрөөдийг өөдөөд нь өргөн мөр дэвшүүлэн айтгая. Ардын хөгжмийн сонгод урлагийн дээжээс Монгол ардын дууны найруулга үндэсний хөгжмийн чуулга хөгжимдэн